Багш амар юм байна гэдэг. Юу амар аа гэсэн чи би ятгаа таач барилдаа дийлэхгүй юм байна гэж яа. За намайг гал одрохын отхон цэцэг гэдэг. За жудо бүхийн спортоор одоо 17-8 дахь жилдээ одоо хичээлж ийн гэх юм. Сүүлийн 4 жил болохоор одоо яг дасгалжуулагчийн ажилд ороод хүүхдүүдтэй хамт ажиллаад жудо бүхийн одоо анхан шатны сургалтуудыг бага насны хүүхдүүдэд заагаад явж байгаа. 16 настайгаас жудо бүхэд тавьсан. За тэгээд түүнээс хойш одоо яг тууштай хичээллээд спортын карьерийг 2021 онд Токиогийн олимпийн дараа өндөрлүүлээд тэрнээс хойш одоо жудогийн багш дасгалжуулагч хийгээд явж байна. За хамгийн анх дэлхийн хэмжээний тэмцээнд тэгээд тэгэхээр 2013 оны ер нь 2 сараас эхлээл олон улсын тэмцээнүүдэд ер нь бол тогтмол орж ирсэн шгшээ багт ороод. За тэгээд 13 оноос хойш тасралтгүй яг жудо бүхийн олон улсын одоо бүх тэмцээн уралдаануудад ороод тэгээд өөрхийн хэмжээнд амжилтуудаа гаргаад ирсэн байгаа. За 2016 оны Риогийн олимпиад хүрэл медаль хүртсэн. Казахстан улсын нэрийн өмнөөс барилдсан. За тэгээд тухайн үед ерөнхийдөө бүх тэмцээн уралдаануудаа ер нь нэлээд өндөр амжилт гаргацсан. Олимпиад бол ер нь төрүүлнэ гэсэн зорилготой очиод гэхдээ бол хараахан төрүүлж чадаагүй хүрэл медаль хүртсэн. За тухайн үед яг хүрэл медаль хүртсэндээ жоохон сэтгэл дундуур байсан чи яг эргээд харахад бол яг одоо миний амьдралд одоо хамгийн юу гэдэг чухал мөч яг тэр Риогийн олимпиад тэр хүрэл медаль бол одоо эргээд харахад бол тэр медаль байсан. Тэгээд тухайн үед яг алтан медаль авч таагүй гэж жоохон сэтгэл дундуур байсан ч гэсэн яг олимпиас одоо хүн болгон медаль авч бас чаддгүй байна. Дэлхийн шилдэгүүд ч гэсэн тэнд одоо медаль авахгүй эхний тойрогтой хожигдох медалийн үзүүрээс атгаад одоо алдсан хүмүүс маш олон байсан. Тэгээд тэднийг хараад бас хүссэн хүн болгон бас олимпиас медаль авах боломжгүй байд юм байна. Тэгээд хүмүүсийг хүрч чадаагүй тэр олимпик хүсэжсэн медалийг бол авсандаа маш их баяртай байдаг. За 2014 онд ерөнхийдөө гэрээ хэлцээр хийгээд за Казахстан улсад ингээ легионер тамирчнаар танаа улсын тамирчныг авах хүсэлтэй байна гэд хоёр улсын хоорондох гэрээ хэлцээр явсны юунд одоо 2015 оны 1 сард Казахстан улс руу анх удаа очсон байгаа. За тэгээд тэнд бэлтгэл сургалтаа хийгээд тэмцээн уралдаанд ороод иргэжлийн асуудал нэлээд хүлээгдээд 2015 оны 8 сараас эхлээд Казахстан улсын нэр дээр анхны тэмцээнд орсон. За мэдээж бол спортод золиос бол маш их хэрэгтэй. Ялангуяа их спорт, залуу насны спорт учраас аль болох одоо өөрийнх нь чанар чансааг шалгахын тулд байж болох бүх боломж бололцоог бол тамирчин хүн бол алдахгүй хичээнэ. За тухайн үед бол би Монгол улсын 2 номер байсан учраас яг олимпиад бол оролцох боломжгүй байсан. Дэлхийн аваргад бол яг давхарлаад явж болно. Тэгээд тухайн үед чинь уран цэцэг маань дэлхийн аварга болсон ранк 1 гэдэг одоо юмараа л одоо илүү байсан учраас бол надад 2020 оныг хүлээх ерөнхийдөө сонголт байсан хэрвээ Монгол улсаас оролцох сонголтоо ивэл за тэгээд юу гэдэг яг 2020 оны хүлээн гэвэл дунд нь одоо юу ч болох эрсдэл байгаа штэ бэртэж гэмтэх ч юм уу одоо янз бүрийн асуудлаас болоод спортоо цааш дөрвөлжлөхгүй байх ч юм уу тийм их эрсдэл байсан учраас за ерөнхийдөө боломж чи алдах хүндэд Казахстан улсыг ер нь бол зорхон зөв шийдвэр юм байна гэж багштайгаа аав ээжтэйгээ ойр дотны хүмүүстэйгээ ярилцаж зөвшөлдсөд тэгээд Казахстан улсыг ер нь зорьсон байгаа. Ерөнхийдөө иргэншил аваад жил хүрэхгүй хугацааны дараа ер нь олимпиас медаль авсан. За мэдээж бол нөгөө эхний тэмцээнүүдэд яг амжилт гаргаж чадахгүй, тожигдох медаль авч чадахгүй байхад бол мэдээж нэлээд шүүмжүүд бол ирсэн. За гадаадаас одоо ингээд легионер тамирчин авчирсан байтал одоо ингээд легионер тамирчныхаа үүргийг гүйцэтгэж чадахгүй байна, медаль авч чадахгүй байна. Тэгэхээр одоо энэ үнийг авах хэрэг байна уу ч гэдэг юм янз янзын жудо бүх сонирхчид багш тасалжуулагч гэдэг юм зөндөө олон хүмүүсээс тийм шүүмж ирж ирсэн. Тэгээд яг олимпиас медаль авсны дараа бол бүх хэзүүл одоо эсрэгээр болоод бүгд дэмжээд ялангуяа Казахстан улсын түүхэнд анхны эмэгтэй одоо жудо бүхийн төрөлдөх олимпийн медалийг авсан нь болохоор Казахстан улсын түүхэнд бол анхных дээрээс нь Монгол улсын түүхэнд ч гэсэн бас
анхны болж үлдсэн. За тэгээд ер нь бол эмэгтэй хүн хичээх юм бол ялангуяа Монгол эмэгтэйчүүдэд ийм чанар чансаа байдсан биш үү гэдгийг бол хоёр улсад хоёуланг харуулж чадсан болов уу гэж боддог. За тэрнээс хойш хятадтай улсын эмэгтэйчүүдээ бүхий хөгжил бол маш хурдтай өсөж одоо намайг зогдод тайлснаас хойш 48 кг-ийн одоо бэлтгэл хангадаг байсан охин маань дэлхийн аваргын одоо 3 медаль хүртсэн. Олимпиад 5 дугаар байранд орсон ч гэдэм үү яг миний амжилтыг одоо таслахгүйгээр ингээд яг өндөр тас аваад явж байгаа нь бас легионер тамирчныхаа үүргийг бас өөрийнхөө хэмжээнд хангалттай сайн гүйцэтгэжээ гэж хардаг. Тухайн үед яг нас залуу хүмүүс дөнгөж 21-22-тэй хүүхдээс учраас хүмүүсийн шүүмжинд бол маш гомдох, сэтгэлээр унах ч юм уу тийм их асуудал байсан. За яг одоогийн байдлаас эргээд харахад бол мэдээж спорт гэдэг зүйл чи одоо шүүмжлэлтэй, тий, магтаалтай, одоо юу гэдэг эсэргүүцэлтэй ч гэдэг юм уу маш олон зүйлийг одоо хажуудаа дагуулж явж иж амжилт гэдэг зүйл гардаг. Энэ спортын одоо юу гэдэг амт нь спортын одоо нэг хуслагдах байдал ч гэдэг юм уу энэ бүх зүйл байж иж одоо спорт нь өөрөө ялгарч тэр бүхнийг давж чадсан үнэн бас амжилтанд хүрдэг учраас ерөнхийдөө яг тухайн үед хүнд байсан ч гэсэн тэр хүмүүсийн шүүмжийн ачаар тэр хүмүүсийн магтаалын ачаар бас тухайн үед өөрийгөө хурцлаад гомдох үедээ гомдоод тэгээд гомцсондоо шаардлагаад гэдэг юм маш олон үйл явдлууд бол өрнөсөн. Тэгээд тухайн үед бол яг нөгөө хүмүүсийн харах өнцөг өөр, тамирчин хүний харах өнцөг ч гэдэг юм уу тий туулж байгаа зам л өөр байсан учраас бол тэгээд тэрийг ингээ хүн болгонд ойлгуулах бас боломжгүй байсан болохоор одоо бол ингээ юу гэдэг намайг шүүмжилжсэн, багтчихсэн бүх хүмүүст бол маш их талархаж баярлаж явдаг. За миний яг хамгийн сэтгэл тод үлдсэн одоо юу гэдэг хамгийн гоё агшинтай тэр тэмцээн гэх юм бол 2016 оны Парисын Гранд Сламын тэмцээн байдаг. За тэр тэмцээнд болохоор би ранк одоо гэж яддаг штэ манайх чи ранкараа ч гэдэг юм уу. Тэгэхээр ранк одоо нэлээд хойгоор ерөнхийдөө тэр тэмцээнд медаль авах боломжгүй одоо тамирчдын тоонд явж исэн. Тэгээд Парисын Гранд Слам болон Токиогийн Гранд Слам ч юм уу баг дэлхийн аварга гэж яддаг одоо бүх дотор хамгийн том чанартай чансаатай одоо шилдэгүүд өрсөлдөг тэмцээн. За тэр тэмцээнд 6 тойрог барилдаад 2 дэлхийн аварга, 2 олимпийн медальтан тамирчид бүгдийг нь одоо илт давуу ялж тэр тэмцээнд төрүүлсэн. Тэгээд тэр тэмцээн одоо миний амьдралаа одоо хамгийн сайхан мөч гэх юм уу одоо нэг олимпиас медаль авснаас илүү их баг тухайн үед бол маш их баярлж байсан. Яагаад тэгэхээр тэр тэмцээндээс медаль аван тэр тэмцээнээс одоо алтан медаль ялангуяа авна гэдэг бол жудо бохор хичээлж байгаа хүн болгоны баг хүсэл мөрөөдөл. Тэгээд тэр тэмцээнийг тэгээд авраг болж чадсандаа бол маш их баяртай байдаг. За яг юу гэдэг бэлтгэл сургуультаасаа шантраад, чин асалтаас шантраад ч гэдэг юм уу тийм тэгж бол шантарч байгаагүй. Яг нэг тамирчин байх үед яг нөгөө аа маань гинт нас ороод яг тухайн үед л жоохон тийм сэтгэл санааны жоохон хямралт өртөө тэр нь бол барилдах бэлтгэл их ямар ч тийм эрч хүчгүй сонирхолтой болоо яг тухайн үед нэг жоохон шантарч байсан. За ялагдлын дараа бол мэдээж маш их одоо юу гэдэг сэтгэлээр унаа яалах байсан, медалах байсан, ялангуяа хүний нутагт очиод тий хүний нутгийн нэрийг гаргах гэж очиод яалах хүлээн гэдэг бол маш хүнд байдаг. За тэгээ тэрнээс гарахын тулд мэдээж өөрийнхөө алдаа дутагдал юун дээр алдчихв тий дараа энэ алдаагаа давтахгүй байхын тулд яах ёстой гэ тэрийг багштайгаа бэлтгэл хамт хийдэг хүмүүстэйгээ ярилцаж алдаа дутагдлаа давтахгүй байх гэд одоо ерөнхийдөө бэлтгэл дээрээ маш сайн анхаардаг. Тэгээд яг тэмцээнийхэн дараа бичлэгүүдээ сайн үзээд судалгаа хийгээд ийм алдаа гаргасан байгаа учраас миний энэ болохгүй байгаа юм бэлтгэл дээрээ энийг би давтах ёстой юм байж гэдэг ийм хүү байдлаар ерөнхийдөө ялагдлын дараа бол тэр одоо юу гэдэг сэтгэл хямралаас бол ерөнхийдөө хурдан гарч. Дээрэс нь одоо багш хажуу зөвлөж байгаа учраас том тэмцээнд том юмд өөрийгөө бэлдэж байгаа хүнд бол энэ жижиг сорилтууд, жижиг ялагдлууд бол чамд илүү чухал юм а. Том юм дээр очиад алдаа гаргаж ирснээс наан чи алдаа гаргаад засчвал том юм дээр баг алдаа гаргана. Тэгэхээр энэнд бол нэг сэтгэлээр унаад байх зүйлгүй ч гэдэг юм хүү зөвлөгөө өгдөг байсан нь бас тухайн үед бол маш их одоо тэр сэтгэл хямралаасаа ялагдлаасаа бол хурдан гарч чаддаг байсан. За ер нь бол яг 2020 он Токиогийн олимпийн дараа зодог тайлна гэдэг ер нь төлөвлөсөн байсан. Тэгээ яг тухайн үед нөгөө корона гараад бүх юм хойшлоо төлөвлөгөө бэлтгэл сургалтууд юм маш их юм алдагдаад бэлтгэл хийх боломжгүй бас хүнд нөхцөл байлаа коронавиг үед. Тэгээ ер нь бол 18 онд л Токиогийн олимпийн дараа ер нь ингээд зодог тайлаа дараагийн карьераа ч гэдэг юм уу те дараагийн одоо нэг гэр бүлтэй цаг зав засуулах хэрэгтэй байна. Тэгэхээр яг тэр хүртэл барилдаа зодог тайлна гэж шийдвэр гаргацсан байсан. Тэгээд корона гарснаас болоод 1 жил одоо хойшлсон. Бэлтгэл сургуульч алдагдсан учраас яг Токиогийн олимпиад бол яг одоо өмнөх хичгээ формтой байсан үешээс бол сэтгэл
өөрийнхөө одоо сансанд хүртэл барилдаж чадаагүй. Тэгээд яг зодог тайлах шийдвэрээ Олимпийн дараа гаргаад яг тухайн үед бол угаасаа нөгөө тайлан гээ шийдсэн байсан учраас нэг амар хүнд тусаагүй. Тэгсэн чинь нөгөө сошиалор ч гэдэм хүмүүс ингээл зодог тайлах болж одоо ахаад энэ дивжин дээр одоо отон засгийн барилааныг харж чадахгүй ч гэдэм ингээд зөндөө олон одоо жудо бокс сонирхогчдын тэр сэтгэлдлүүдийг хараад гинт ингээд нэг амар юм сэтгэлд юу гэдэг ингээд нэг юм хүнд мэдрэмж авал нэрээ би одоо ахиж тэмцээнд барилдахгүй юм шүү дээ. Нэрнгээсээ одоо ахиж хүмүүсийн тэр алга дашилт намайг ялж байгааг хараад баярлах ч юм уу те. Тэр нөгөө хүмүүсээс авах гоё мэдрэмжийг бол ахиж нэрээ авч чадахгүй гэхээр гээд яг нэг юм нэг жоохон тухайн үед бол нэг хүнд санагдаад. Тэгээд яг зодог тайлаад ер нь бол ингээд жуудагаас бол ингээд бүрмсэн болно. Одоо ахиж жуудаа те ийм хүн жудаатай холбогдлолтой бол ажил хийхгүйгээд яг тухайн үед бол төлөвлөж исэн. Тэгээ би ч нөгөө нэгтлэн мэрэгчлэлтэй болохоор ерөнхийдөө нэг юм ажил мэрэгчлэл хий, өөр орчинд оръё, өөрийгөө хөгжүүлье, ар гэртээ цаг зав зарцуулъя. Тамирчин байх хугацаанд бас эрүүл мэнд ч гэсэндээ бэрхтлийн жижиг сажиг зөндөө олон асуудлууд гарлаа. Одоо энэ дээр эрүүл мэнд дээр зөвхөн анхаарай гээд яг нэг хэсэг шийдээд арай өөр орчинд ороод өөр зүйл хийсэн боловч яг спортод ингээд хамаг цаг зав амьдралын хэмнэл юу гэдэг бүх зүйлийг ингээд зарцуулаад хэмнэлд орсон. Өглөө хэдэн цагт тус хэвээр тийм мэдж уух хэвээр бэлтгэл тараад хэдэн цаг унтах хэвээр гэдэг яг ийм режимд орсон байсан. Яг тэрнээсээ гарч чадахгүй маш хэцүү байсан. Тэгээд ер нь бол спортоо санаад гэх юм эсвэл дасгал хөдөл хийж чадахгүй байгаад амар жоохон бухимдалтай, стресстэй, хавь ойрхон хүмүүс нэг жоохон ийм бухимдалтай ч гэдэм үү. Тэгээд тиймэрхүү байсан юм шиг байгаа. Тэгээд ер нь бол манай нөхөр за ер нь бол чи ингэ спортоос холдчихлохгүй байна. Тэг ингэ бэлтгэл хөдөл сургуульд хийхгүй байгаа учраас эрүүл мэндэд чинь ч гэсэн бас ингэ сөргөөр нөлөөлнө. Олон жил өндөр ачаал авсан байж гинт бэлтгэл сургуульд хийхээ болчоор одоо зүрх судасны өвчин үүсгэж гэдэг юм уу, стресст орох ч гэдэг юм уу, янз бүрийн асуудал гарна. Тэгэхээр чи бол зааланд л байх хэрэгтэй үе юм байна. Тэгээ дуртай зүйлээ хий, дуртай юмаа хийх хэрэгтэй юм байна. Тэгэхээр ер нь бол ингээд клуб байгуулад ингээд жоох хүмүүстэй ажиллаад үтсэн дээр хаа гэд яг нөхөр маань ах хэлээд тэгээд ер нь бол зодог тайлснаас хойш 6-7 сарын дараа клуб бэнэ гэд одоо нэг 4 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Тэгээд ер нь бол яг нэг дуртай зүйлээ, чаддаг зүйлээ хүүхдүүдэд заагаад тэрийг маань хүүхдүүд сураад хийгээд одоо юу гэдэг амжилт гаргаад ялалт аваад явж байгааг нь харах нь бол яг одоо энэ олон жил сурсан мэдсэн зүйлээ хүмүүст өгөх нь илүү одоо юу гэдэг өгөөчтэй юм байна. Дээрээс нь тэрнээс авах мэдрэмж, тэрнээс авах аз жаргалт нь илүү ингэ надад кайфтай байгаа учраас ер нь бол энэ спорттойгоо холбоотой ажил хийх нь бол ингээд зүг байсан байна гэдээ одоо тэрэндээ бол ингээд 100% ингээд бүр санал нийлээд одоо ингээд үйл ажиллагаагаа бол ингээд идэвхтэй явуулж байна. Тамирчин байх үед бол ингээд өөрийгөө л ингээд амар ядраал тэгээ тамирчин болохоор бэлтгэл сургууль тэгээд гэж боддог байсан бол дасгалжуулагч нь бол тэрнээс их стресстэй юм болгонд нь санаа зовдөг, бэрчүүдээ, гэмтчүүдээ хоолунд нь яаж байгаа бол тэгээ тэмцээн уралдаанд өгчлөө одоо ялчаасаа медаль авчаасаа тэгчүүдээ гэл юм болгонд нь ингээд бодоол өмнөөс нь стресстэй л гэдэг юм уу. Тэгэхээр ерөнхийдөө багш байх нь илүү их ачаал ихтэй яг нөө биеийн хөдөлгөөн дасгал хөдөлгөөн хийх ядаргаа одоо байхгүй ч яг сэтгэл санааны хувьд илүү их ачаал ихтэй л ажиллаад юм байна. Тэгээ яг багшласнаас хойш өнгөрсөн жил 7-8 удаа гадагшаа одоо тэмцээнд оролцсон. Тэрэн дээр тэгээ тамирчин байснаасаа илүү их ядраад бүр туйлдаа. Тэгээ ер нь бол энэ жилийн зорилго маань бол за ер нь бол энэ жил гадагшаа тэмцээнд явахгүй. Хүүхдүүдэд бэлтгэл сургалтын сайн хийх. За түрүү жил бол гадаадын тамирчид ийм байт юм байна гэдэг нэлээд их хэмиг сураад, судлаад ажилласан учраас одоо тэрийг энэ жил хүүхдүүдтэй жоохон суулгаад тэр хүүхдүүдтэй одоо гадаадын тамирчдын одоо туршлагыг илүү их одоо клубийн хүүхдүүдэд одоо суулгах зорилготой бол 26 оны эхлүүлж байгаа. За 4 жилийн хугацаанд боллоо. За манай клуб чи үйл ажиллагаагаа эхлүүлээд 6 сарын дараа анхны тэмцээндээ ингээд бүтэн багаараа орсон. Тэгээ хамгийн анх орсон тэмцээндээ бид багаараа 2 дугаар байранд орсон. Тэгэд яг тухайн үед бол ерөөс тийж бодоогүй одоо хүүхдүүд маань яах бол гэж бүр амар сэтгэл зовлон амжилт гарах болоо гарахгүй болоо гэжсэн чинь бүр ингээм амар эрс одоо амжилт гаргасан. Тэр нь одоо ингээд дараагийн одоо үлдсэн жилүүдэд ажиллах илүү их уран болсон. За энэ хугацаанд бид нэр 4-5 спортын мастер, нэг олон улсын хэмжээний мастер, 5 спортын дэд мастер төрүүлсэн байна. За улсын аварга гэх юм бол улсын аварга нэг 12-3 улсын аварга төрсэн байна. Тэгээд олон улсын одоо тэмцээнүүдээс ч гэсэн бас 20-од 10 гаруй алтан медаль, тэгээд нэг бас нэг 10 гаруй мөнгө хүрэл медалууд авсан байна. Тэгээд энэ жил өсвөрийн
дэлхийн аврагтай болсон. За жудогийн одоо түүхэнд 2 дахь дэлхийн авраг. Одоо Монголд үүсч өгснөөс хойш түүхэнд гэх юм уу? Өсвөрийн дэлхийн авраг одоо 2 дахь нь одоо манай клубээс энэ жил түрэн гарсан. За тэгээд одоо ерөнхийдөө дотоодынхын тэмцээн уралдаанд бол алгаслагүй орж ийн манай баг тамирчид бага нас, дунд нас, ахлах насны тамирчид маань тогтмол эхний 3 байранд байна. За тэгээд нийт одоо 80 гаруй клубийн одоо оролцсон тэмцээнүүд бол эхний дандаа тогтмол 5-аас дотгошоо байр эзэлж байгаа. Энэ нь болохоор одоо манай клубын ер нь бол хүүхдүүдийн маань хичээл зүтгэл бидний одоо хамтын одоо амжилт маань ерөнхийдөө ингээд баг багаар ахиж байгаагийн шинж юм болов уу гэж харж байна. Манай клуб 2 салбартай энэ жил 2 дахь салбар 2025 онд 2 дахь салбараа нэсэн Баянзүрх дүүрэгт. За хаануул дүүрэгт бол манай яг төв салбар байгаа. За 2 салбартаа нийт 170 орчим хүүхэд манай клубд хичээлж байгаа. За тэгээд нэг ангидаа нэг 25-аас 30 хүүхдийг ээлжлээд хаануул салбар дээр бол төлхөө ерөнхийдөө гол хүүхдүүд маань хичээж байгаа. За чухал салбар маань саяхан нэгдсэн учраас бол дөнгөж анхан шатны сургалтыг одоо хүүхдүүдтэй заагаад байж байгаа. За ер нь бол манай салбар болохоор жилдээ нэг удаа л эсэлт авдаг 9 сард намар. За тэгээд яг нөгөө хүүхдүүдэд зэрэг аваад зэрэг сургалтуудаа ороод явцдаг. Дундаас нь хүүхд ер нь бол авдаггүй. Тэгэхээр одоо багш нарт хэцүү одоо нөгөө ажиллагаа их шаарддаг. Тэгээд нийтээр нь бөөнд нь зэрэг заагаад явчихвал багш нарт одоо ажиллагаа багтаа хүүхдүүд ч гэсэн ойлгомжтой. Тэгэхээр нөгөө дундаас нэг хүүхд ороод ирэхээр одоо нэг тэр шинэ хүүхдтэй юмаа заах уу, нөгөө хэдтэй юмаа заах уу гэд цаг хугацаа их ордог. Учираас ерөнхийдөө бол яг нэг эсэлтээр нэг ангиар нь ингээд анги болгож авдаг. За одоогоор бол яг энэ салбар маань бол эсэлт авахгүй байгаа. Чухал салбар маань бол саяхан нэгц учраас эсэлт авч байгаа. Тийм тэгээд ер нь бол манад одоо сургалтанд хамрагдах хүсэлтэй хүүхдүүд олон байгаа. Тэгээд ер нь бол яг 8 сарын 29 сарын 10-ны хооронд л манай эсэлт явагддаг байгаа шүү. Тийм тэгээд энэ салбар маань бас саяхнаас бид нар заалаас болоод өөртөө гэсэн заалтаа болсон түрээсийн заалтаа хийж байгаад 4 жил орчмын хугацаанд түрээс нь 400 орчим сая төгрөгийг бид нар өгсөн. За ер нь тэгээд цаашид үйл ажиллагаа доктортой явуулах хэрэгтэй байгаа учраас хүүхдүүд маань бас юу гэдэг өөртөө гэсэн заалт хэмтэй болёо гэд хүүхдүүдтэйгээ ярилцаад хүүхдүүдийн аав ээж нартай ярилцсны үндсээр одоо жижигхэн ч гэсэн өөртөө гэсэн сая заалтаа болсон. За тэгээд нөгөө саяхан нөгөө байртаа солисон учраас яг энэ авийн хүмүүс бас хүүхдүүдэд бүртгүүл сонирхолтой байгаа учраас яг 2 сарын 1-ээс бас хагас бүтэнцээний анги гэж одоо анги нээгээд 20-оос 25 хүүхэд бол шинээр авах төлөвлөгөө гаргацсан явж байгаа. Ер нь бол бидний үед ч юм бол жудогийн сургалт гэж ховор байсан учраас ерөөдөө дандаа л нэлээ орой хичээлдэг байсан. За одоо бол сургалт их болцсон, хүмүүс спорт ойлгодог болсон учраас хүүхдүүд айлгах багаас нь хичээлүүлж байгаа. За манай сургалт бол 6-аас дээш насны хүүхдүүдийг одоо бол сургалтанд хамруулж байгаа. Ерөнхийдөө миний хувьд яг ингээ ажиллаж байхад хамгийн тохиромжтой нас нэг 9-10 нас юм шиг санагдсан. Яагаад гэвэл би бэлтрийг хөгжилч гэсэн хүний хэлж байгааг ойлгох, хараад юм сурах одоо юу гэдэг чадварууд нь сайжирсан, ачаал даах чадвар дээр хүний хэлж байгаа ярьж байгаа үгийг сонсох, одоо хэлж байгааг сонсоод үйлдэлээрээ хийх ч гэдэг юм уу. Тиймэрхүү чадварууд нь 9-10 настай хүүхдүүдийнх нь ерөнхийдөө арай хөгжсөн байгаа учраас 9-10 настайд нь яг хэл үзүүр. Гэтэ яг одоо юу гэдэг 6-аас 8 насны хүүхдүүд бол энэ дасгал хөдөлгөөн хийгээ заавал одоо барилдаж тэмцээн уралдаанд орохгүй ч гэсэн одоо нөгөө хамт олонтой болоод амьд харилцаа үүсгээд утас дэлгэцнээс хол гүйж хараагаад одоо эрүүл мэнд талаасаа дээрэс нь жудогийн нөгөө анхан шатны одоо хүнд биш хөнгөн насандаа таарсан сургалтыг аваа явж байгаа учраас бол 6 нас ч гэсэн бол ерөнхийдөө яг анх нөгөө спорт гэдгийг нь ойлгуулад дурлуулад хажуунаас нь хараад тийм ийм дуртай болох үүднээс нь бол 6 нас бас тэр нь боломж. Эхэндээ нэг жоохон сонирхолтой буланд харж байж байгаа л суудаг байсан хүмүүс чинь дунд нь орж нэг гүүгээл тэгээд нэг мэтгэд ноцолтдог болсон жишээ нь ингээд баг багаар хүүхдүүдийг энэ спортод дурлуулахад бас ер нь багаас нь бас хичээлүүлэл бас зүгээр байгаад байгаа. За ерөнхийдөө ээж анараас тэгдээ хүүхдээ очиж шалгуулах гэсэн манай хүүхдийг хараад барилдах нь яах нь шалгаад өгөөч гэж яг хэлдэг хгүй. Тэнгүүд яг одоо юу гэдэг хүний гаднаас нь хараад одоо шалгах миний хувьд бол тийм боломж байхгүй. Одоо юу гэдэг гэхдээ тэр хүүхдийн дотор ямар ч тийм авиас те ямар ч ийм зан чанар характер одоо шар хор юу ч байгааг одоо яг ингээ хараад бол мэдэх боломжгүй шүү дээ. Яг одоо нөгөө том бие хаатай том болох юм байна гэдэг юм уу те эсвэл нэг гүйл гэж хариалгаад ер нь бол хөдөлгөөний эвсэлтэй юм байна уу яатай юм байна гэд нэг тэр талаас нь бол харж болно. Гэхдээ тэр чинь нөгөө хөгждөг зүйлэхгүй те уян хатныг чинь дасгал хөдөлгөөнөөр хурдыг хүчийг бүх зүйлийг бэлтгэлийн системийн аргаар ингээ хөгжүүлж болдог учраас би нэг хараад за энэ ингээд хөдөлгөөний эвсэл муу юм байна энэ хүүхд барилдахгүй юм байна гэж бол хизээж хэлж чадахгүй. Одоо юу гэдэг би ингээ хүмүүст хэлдэг байхгүй юу?
шинжүүлмээр байна гэх тэгэнгүүт та ингээд намайг хардаа тий. Би яг ингээд хинч намайг харсан барилдахаар би хаатай хүн биш. Хинч намайг харсан энэ хүн бол тийм авраг олны өвдөнтэй олимпийн медаль авна гэж хинч намайг харахгүй. Тэгэхээр таны өвдөд ч гэсэн ямар ч авьяас нуугдж байгааг та өөрөө ч мэдэхгүй. Тэгэхээр зүгээр л одоо юу гэдэг нь тий олон юмд хүүхдүүдэд хичээллээд үзэх хамгийн гол нь хүүхд чинь дуртай байгаа бол тэрийг л дэмжих чухлаа. Дуртай зүйлийг дэмжинэ гэдэг чинь бол хамгийн том одоо ээж аавын дэмжлэг болчиход байгаа байхгүй юу тий. Тэгээ яг хоо спортоор хичээлээд нэг заавал бүгд олимпийн авраг болоод амжилт гарахгүй ч гэсэн спортоос амьдралд үлдэх зүйл маш олон. Дээрэс нь зөв бие бэлтэртэй эрүүл мэнд талаасаа ч гэсэн спортоос авч болох хүний биед үлдэх өгөөжтэй зүйл маш олон учраас бол спортоор хичээлүүлээд одоо юу гэдэг нь цаг заваа үрэх гэдэг юм уу те тэр юм бол хизээж байхгүй. Спортод цаг зав зарцуулж спортоор хичээлсэндээ бол хүн хизээж одоо юу гэдэг харамсахгүй хүний амьдрал маш олон гоё дурсамжуудыг бие даах, хамт олонтой болох, найз нөхдөдтэй болох тэр одоо юу гэдэг нь те хүнд хэцүү үед одоо юу гэдэг нь те яаж өөрийгөө одоо тэндээс гаргаж чадчих ямар одоо юу гэдэг ялангуяа шийдвэр гаргалт тий ингээд ялангуяа эрэгтэй хүмүүс чинь нөгөө нэг ээжийн үгээр байд ингээд шийдвэр гаргалт маш муу Монгол эрэгтэй хүмүүс ингээд хараалахаар ээжээс асуун ааваас тийм ингээл октод бол шал өөр юм дураараа байдаг учраас загинсан чи яад би тэгнээ ээж загнуул загнал гэж гэдэг юм ингээд нэг тийм өөр байдаг. Тэнгүүд яг спортоор хичээллэхээр нөгөө эрэгтэй хүмүүсд ялангуяа шийдвэр гаргалт маш сайн болж байгаа гэсэн. Бие даах тий ямар нэг эрсдлийг даах буруу юм хийсэн ч гэсэн тэрийг хүлээгээд би хийцэн маа би тэгцэн маа тий. Тэгээ одоо юу гэдэг нь хүн рүү буруугаа чихгүй байх. Яг ямар нэгэн буруу юм эсвэл тэрийг хүлээж чадах, эрсдлээ даах, шийдвэр гаргах гэдэг зүйлүүд бол яг маш сайн одоо юу гэдэг хүүхдүүдэд өөрчлөлт гарч байгаа учраас бас энэ спортоор хичээлүүд очиргүй амжилт гарахгүй ч гэсэн бас олон амьдрал хэрэгтэй зүйлийг бол энэ спортоос одоо хүүхдэд үлддэм байх шүү гэдэг. Би өөрийнхөө мдээгүй байсан зүйлээ ч гэсэн яг багшилсан хойно бол маш их мэдж байгаа. За тэгээд нээж аав нарт одоо хэлэхэд бол дуртай зүйлд нь явуулаач. Заавал тэр авьяастай байгаад амжилт гаргах гэж хүсэх биш. Хүүхд чинь дурлж байгаа бол тэр дуртай зүйлд нь явуулаад тэгээ хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг сонсно, ойлгоно гэдэг чинь бол одоо хүүхдтэй үзүүлж байгаа хамгийн том дэмжлэг. Тэгээ шахал дарамт үзүүлээд амжилт гаргах гэх биш. Зүгээр дуртай л болж хий тэр амжилт гарах бол тийм сонирм биш ээ. Тэгээ дуртай юмаа хийх чинь одоо юу гэдэг тэрнээс хүн аз жаргалтай байна, амьдралд итгэвтэй байна, урам зоригтой байна гэдэг ч юм уу тийм байх учраас ерөнхийдөө бол яг дуртай дурлж байгаа бол тэр юунд ч дурлж болно шүү дээ. Сакс волейбол одоо өчнөө олон спортод дурлж байгаа бол тэр дуртай зүйлийг гоё дэмждэг байгаасай л гэж яаж амартай. Нэг тэмцээн дээр болж исэн юм байна. Манай нэг хүүхд тэмцээнд ороод уул нь ерөнхийдөө нэлээд гайгүй барилддаг байхгүй. Тэгэл энэ ер нь нэг медаль авчгаар суглаа айтайхан байна даа гэл. Тэгэл дивжээр аваад гараад тэгсэн чинь нэг 10 секунд болоод хожигдчихжээ. Тэгэл би гарч хүү ичиж одоо яагаад хожигчоо ийм өстой хожичхоор юм дээр ямар амархан хожигдсон гэж. Үгүй багш амар юм байна гэлэхгүй. Юу амар аа гэсэн чи би ятгаа таач барилдаа дийлэхгүй юм байна гэж яа. Тэгэл ерөнхийдөө хүүхдүүд ийм сэтгэх тий хариулах ч гэдэг юм уу. Хүүхдүүдтэй ийм гоё чөлөөтэй нээлттэй байснаар хүүхдүүд ч гэсэн ийм гоё илэн даалангүй хөгжилтэй өөрийгөө илэрхийлэх айхгүй байна гэдэг чинь амар том чанар. Одоо бидний үед чинь багш нартайгаа ингээл сайн байна уу агшаа гээл те баяртай агшаа гээл нэг иймэрхүү харилцаа үүсдэг байсан шүү яг ийм юм болсон сургууль дээр тэгсэн гэсэн аав ээж ингэсэн би тэмцээний дараа ингээд ах юм бэлтгэл хийсэн чи өнөөдөр нэг л болж ихгүй байж гэдэг юм уу те эсвэл би ойрдоо жоохон шантраадах юм ч гэдэг юм ингээ одооны хүмүүс амар гоё юм илэн даалангуу тэгээд нөгөө яриа өрнүүлээд ахлаар хүүхдүүд нөгөө юу ч нуухгүй өөрийгөө сайн илэрхийлдэг юу хүсээд байгаагаа мэддэг тэр нь одоо юу яг энэ спортын бэлтгэл сургуульд хийж дасгалжуулахад биднэрт хүртэл ингээд маш одоо хялбар энэ хүний юу хүсээд байгааг би мэдж байгаа учраас одоо зөвлөгөө өгөх гэж тийм дасгал хөдөлгөөн хийх гэж тийм ингээд ойлголцоход илүү амар. Яг хөө бидний үед болохоор багштайгаа юм харилцаа өссөн. Багш бол багш тийм ингээд ер нь бол юм ч ярьж чадахгүй ингээд айгаал ингээд мэдтэй устаа ингээд яваал түүнээс яг ийм дотн яриа үүсгээд өөрхөн болж байгаа мэдэрч байгаа тэмцээний дараа ялагдаад би ийм байна тийм байна би яах вэ багшаач гэдэг юм уу. Тэгээ би яагаад ялагдаад байгаа юм бол яагаад би ингэж хичээгээд хад болохгүй байгаа юм бол гэж өөртөө тулгарч байгаа асуудлаа бүр хизээч хэлдэггүйсэн. Тэгмээд одооны хүмүүс бол ингээд амар илэн далангуй яриад тэмцээнийхэн дараа шууд би ингэмээр байна тиймээр байна. Би ийм байхад би хичээгээд хад яагаад би ингэж байгаа юм бол тэгээд би одоо яах вэ багш ямар бэлтгэл хийх вэ? Миний юу болохгүй байгаа юм бол та нэг хэлээд өгөөч гэдэг юм ингээд амар ийм өөрхөн хүсээд байгаа зүйлээ зорилгоо сайн тодорхойлдог учраас ажиллахад бүр маш хэлбэр. Тэгжил санагддаг юм бол тэгэхээр бас хүүхдүүдээ гоё сайн ярилцаад асуугаад өөрөө ч гэсэн ингэж юмаа яриад би тэгдэг байсан ингэдэг байсан
гэдэг ч юм уу те ингээд юмаа ярингуут хүүхдүүд бас багшаас тэгдэг байсан юм биш тий. Багш ч гэсэн ялгчаад тэгдэг байсан юм биш. Багш ч гэсэн ялчаад тэгдэг байсан биш гэдэг юмыг нөө суучгаар би ганцаараа шантраагүй юм байна. Би ганцаараа ялагдаагүй юм байна те. Би ганцаараа сэтгэлээр унаагүй юм байна. Хүн болгон л ингэт юм ээ. Би энийг давж туулах хэрэгтэй юм байна гэдэг юм уу. Тэр нөгөө үнцгийг бас хүүхдүүд сайн харж чаддаг. Өөрийнхөө өнцгөөс харахад бол яг одоо юу гэдэг дэлхийн одоо жудогийн спорт бүх оронд ижил тэгш ингээд хурцтай өсөж чинь одоо муу орон гэж байхаа болж дээрэс нь жудогийн спорт илүү их одоо юу гэдэг өдөр хоногоор өсөөд улам классик түвшинд хүрж байгаа топ спортуудын нэг учраас бусад орнууд ч мөнгө санхүүгийн хувьд маш их зарцуулдаг, тамирчдаа дэмждэг одоо юу гэдэг ганц дасгалжуулагч тамирчны ард биш бүтэн баг ажилладаг болцоо одоо хоол зүй сэтгэл зүйч тий одоо терапист, массажист одоо ингээл маш бүхэл бүтэн эмнэлэг лаборатори одоо юу гэдэг нь ингэж ажиллаж байна. За яг манай орны хувьд тамирчин маань бэлтгэл сургуультаа тогтмол ингээд хийгээд хичээгээ явж байгаа ч гэсэн яг одоо нэг хөгжлийн төвшөнд тий спонсор байгууллага яг тэр хоол зүй сэтгэл зүй лаборатори эмнэлэг эмчилгээ тий яг тэр тал дээр бол бусад орн шиг байж байгаа. Тэр нь бол бас мэдээж хөгжилд бол маш их нөлөөлнө. Бид нар одоо 1000 одоо бэлтгэл сургуультаа сайн хийж байгаа ч гэсэн яг нөгөө бусад тал дээрээ бас хангалттай хэмжээний тэр тусламж дэмжлэгээ авч чадахгүй байгаа учраас бол яг тэр тал дээр бол нэлээд хоцрогдолтой явж байгаа гэж боддог. За тэгээд ерөнхийдөө Монголд бол хамгийн топ спорт байгаа. Ягаад гэвэл одоо сүүлийн хэдэн олимпиад 2004 оноос хойш нь одоо бүх олимпиос дараалаад цорын ганц медаль авсан спортын төрөл бол манай спорт байгаа. Тэгээ яг хуу медаль авж байгаа ч гэсэн бас ингээд нөгөө олноороо биш те. Ягаад бид нар бусад орн шиг ягаад 2 медаль 3 медаль олимпиад авч чаддаг байгаа. Тэг авах боломж байгаа. Гэхдээ бас нөгөө зарим нэг зөвхөн бэлтгэл сургууль сайн хийснээрээ одоо бас амжилт гардгүй маа гэдэг нь л одоо ерөнхийдөө тоо жишээ нь энэ болчиход байгаа байхгүй юу. Зөндөө олон ингээд дэмжлэг ингээд офт орн тэр шишээ багийн тамирчдыг бүгдийг нь өсвөр залуучуудаас нь ингээд жоохноос нь дэмжиж яг нэг юм голдролд нь оруулаад зөв чиглүүлээ зөв замд нь ингээд дэмжээд яг хэрэгтэй цаг мөчт нь тэгээ тамирчинд дэмжлэгийг үзүүлээд явчих юм бол яг бусад орнтой адилхан 14 жингээс те 50% нь 5-д нь 10-д нь медаль авах бүгд боломж байгаа биднэрт бол те Монгол хүний потенциал бол маш өндөр бие бэлтрийн хувьд ч гэсэн дутах зүйл байхгүй учраас илүү байна уу гэхээс бол дутах зүйл байхгүй учраас одоо яг тэр нэг хөгжлийн тэр мөнгө санхүү тэр тал дээр л ер нь хэд хоцрогдолтой байгаад байна л гэж харж байна. Тийм зүйл байхгүй байгаа учраас тамирчдын одоо бэлтгэлчлэлтэн дээр тэр нөгөө ийм витаминжуулалт, амралт, сэргэх хугацаа одоо юу гэдэг нь те эмчилгээ тэгээл нөхөнд бэртлийн дараах сэргийн засах масах ч гэдэг юм ийм хүн гэж жижиг юмнууд нь л ингээд том юмд хүрэхтэн саад болоод байгаа юм болоо даа л гэж боддог. За тэгээд ерөнхийдөө манайх ч нөгөө жингийн спорт учраас байнга хоол ундны дэглэмтэй байх хэвээр тамирчин шим тэжээлийн дутагдалд орохгүй байхын тулд ийм мэдэж явах хэвээр жингээд хэд байх хэвээр ч гэдэг юм маш нарийн. Бид нар ч одоо жиндээ орохын тулд 100 г ч илүү ажиллахгүй шүү дээ. Би 48 барилдаг бол яг 48.00 эсвэл 48-аас доошоо 47-900 ч юм уу 48-100 ингэж ингэрээ хасагддаг ч гэдэг юм маш наривчлалтай байдаг учраас энэ бүхнийг тооцоолно байнга идэж явах зүйлээ ингээд хэмжин те гээд одоо тэгэхээр ерөнхийдөө энэ дээр ч гэсэн маш их тамирчид нөө мэдлэггүйгээсээ зөвлөх хөнгүүгээсээ болоод яг эрүүл мэндийн талаас маш их асуудлууд гардаг. За тийм учраас ерөнхийдөө бага насны хүүхдүүдийг ч гэсэн хоол унд, шим тэжээлийн дутагдал тэгээд юу дээ тэр хамгийн чухал юм гэдгийг одоо ойлгуулахын тулд би одоо хоол зүйчээс өөрөө сурж байгаа. Спортын хоол зүйч болохоор ер нь төлөвлөд явж байгаа. Тэгээд ерөнхийдөө манай клубын хүүхдүүд тэр одоо өөрхөн хүүхдүүд тэр ингээд туршилт хийгээд за ингэж чинь асуудал бол ямар ах нь ийм мэдэж усны дараа тэмцээнд орохоор ямар ах нь тэмцээний дараа сэргээхийн тулд ийм хоолгонд идвэл ямар ах нь ч гэдэг ингээд өөрхөн хэмжээнд үдэж байгаа одоо нөгөө мэдлэгийнхаа хүрээнд сурж байгаа юмныхаа хүрээнд хүүхдүүд тэр ингээд туршилт хийгээд ер нь бол явж гин. Тэгээ аль болох хүүхдүүдийг чинь асуулахгүй байх. Багаас нь зөв дадал зуршилтай болох өглөөний цай ямар чухлын ус яагаад уух хэвтэй юм те хүн өдөрт ямар хоол хүнс идчихийж шим тэжээлийн дутагдалд орохгүй байх хэрэгтэй ч гэдэг юм ингээ багаас нь яг нөө сургалтандаа оруулаад явж байгаа. За тэр нь бас манай клубын бас нэг давуу тал болов уу гэж харж байна да. Одоо юу гэдэг бие тамир улсын хорооч гэдэг юм уу засгийн газар ч юм уу төсөв мөнгө батлагтаа зөвхөн шгшөөгийн тамирчдад одоо юу гэдэг те тамирч тэгэхээр нөө насанд хүрсэн одоо энэ одоо дээшээ үзэж байгаа гадагшаа тэмцээн орлоонд очиж Монгол улсад төлөөлж байгаа тамирчдад л ерөнхийдөө төсөв баталж өгдөг. Тэгэнгүүт одоо юу гэдэг биднэрт хэрэгтэй байгаа зүйл
Гэдэх юм бол өсвөр залуучуудаас нь жоохон байхаас нь ингээд дэмжиж өгөөч тий. Тэгэх юм бол энэ хүүхдүүд чинь тэр насны туршидтэй шишээ багт очихдоо бэлтгэгдсэн, бэлэн болсон гадаадын тамирчид ямар үдгийг мэдсэн, том тэмцээн уралдаанд ороод үдцсэн өөрийнхөө одоо юу гэдэг нь хаана яваад төвшин мэдсэн юм бэлтгэгдсэн хүмүүсийг уулын шишээ багт очиулах юм бол тэнд очиод төсөн мөнгөө бас бага зарцуулах юм бол яг зөв юу гэдэг зөв зүйлдээ зарцуулах юм болов гэж одоо миний хувьд боддог. Яагаад тэгэхээр одоо би өсвөрийн хүүхдүүд дээр ажиллаад өсвөрийн тэмцээн уралдаанд бас сүүлийн 2 жил бол нэлээд явсан. Тэгээд яг хав манай өсвөр залуучуудын төвшин бол бусад орноос бол маш доогуур харагдсан ажиглагдсан учраас яг төвчгүй сүүлд бол тийм шүүмжийг гаргасан. Яагаад тэгэхээр яагаад хүүхдүүдийн одоо хөгжил тийм муу байгаа нь вэ гэхээр одоо энэ тэмцээн уралдаанд явж байгаа бүх мөнгө төгрөг санхүү ээж аавын халааснаас гардаг. Улсаас нэг ч удаа юу гэдэг нь хүүхдүүдийн тэмцээн уралдаан, онгоцны билет, байр хоолн дээр ч юм уу тийм тусламж байдгүй учраас одоо юу гэдэг нь те хүүхдүүд хүссэн тэмцээн уралдаандаа туршлагатай болохын тулд сайжрахыг хүссэн тэр олон тэмцээн уралдаанд явж чадахгүй байгаа нь санхүүгийн асуудал маш их хүнд байгаа учраас манай хүүхдүүдийн түвшин нь бол доогуур байгаад байна. Тэгээ тийм болохоор өсвөр залуучуудын хүүхдүүдэд дэмжиж өгөөч гэдэг юмыг л нэгсэн. За манай холбооны хувьд бол ерөнхийдөө мэдээж нөгөө төрийн бус байгууллага, олимпийн орооч гэсэн ерөнхийдөө төрийн бус байгууллага. Гэхдээ тэдний үүрэг бол одоо энэ тамирчдыг яаж сайжруулах вэ? Ямар үйл ажиллагаа, ямар менежмент, маркетинг хийх ёстой юм. Тэгээ хүүхдүүдийн хөгжлийг сайжруулахын тулд бид нар юу хийх ёстой ингээд ийм бодлогын хүрээнд ажиллаж байгаа байгууллага учраас яг бид нар бол санаагаа ил ингэмээр байна, тэгмээр байна гэд тэр хүмүүс гэсэн мэдээж боломжийн хүрээнд ажиллаж байгаа. Гэхдээ яг одоо тэр төсөв мөнгө бүх зүйл яг насан туршид рүү бүгд зарцуулагдаад байгаа учраас өсвөр залуучууд руугаа нэг жоохон ч гэсэн анхаарат өгөөч. Тэгэхгүй бол өсвөр залуучуудаа ингээд хоцрогдсон хүмүүс эндээ бол одоо юу гэдэг те Монголдо бол ингээд шишээ багтаа орчсон байдаг. Гэхдээ дэлхийд үзэх бас ингээд болоогүй байгаад байдаг ч гэдэг юм уу те гүйцэхгүй байгаад байдаг. Тийм учраас тийм хоцрогдолтой байхад бол багаас нь л ингээд нэг зэрэгцүүлээд л яваад ах юм бол бэлтгэгдсэн хүүхдүүд тэр багт очих юм болов бэлтгэгдсэн хүмүүс л дэлхийд өрсөлдөх юм болов гэж л одоо юу гэдэг миний хувьд бол тэгж харж байгаа. Өөрөө ч гэсэн би барилдаг байсан хүний хувьд бас биднийг ч гэсэн жоохон хад мөнгө санхүү дээр ч гэсэн бас л хэцүү аав ээж германаас тэмцээн уралдаанд одоо явдаг л байлаа. Тэгээ тийм сэтгэл зүйтэй тэмцээнд орох ямар хэцүү байдгийг би бас мэддэг учраас жилдээ ганц хоёр удаа ч гэсэн ингээд дэлхийн аварга Ази аваргын том улс орноо төлөөлж байгаа чухал тэмцээнд нь ядч нэг улс орн ингээд хүүхд залуучууд руугаа нэг жоохон анхаарат өгөөч гэдэг байр суурьтай байгаа. Түүнээс чи одоо юу гэдэг нь байнга цалин мөнгө өгөөл хоолунд одоо ийм витамин хувц сунар дээр ингээд байгаа юм биш. Жилдээ юу гэдэг нь дэлхийн аварга Ази аварга эсвэл сая болсон одоо Азийн наадам ч гэдэг юм одоо энэ жил дахиад залуучдын олимп гэдэг ийм том тэмцээнүүд болно. Ядаж энэ том тэмцээнүүдэд те хүүхдийг ингээд юм үзэхнүүд тайлах боломжийг нь олгоод ядаж нэг онгоцны билетийг нь аваад аав ээжийн уруунаас нь жоохон ч гэсэн ачааг нь ингээд хуваалцдаг одоо хүүхэд залуучууд руугаа хардаг байгаасаа одоо юу гэдэг энэ хүүхдүүд чинь л улс орны одоо ирээдүй болсон хүүхдүүд дараа нь ингээд улс орноо авч явах хүүхдүүд шүү дээ. Тэгэхээр эднэрт ч гэсэн ингээд нэг юм жоохон ч гэсэн тус тийм үзүүлдэг байгаа ч гэж хүсэж байгаа. Тийм. Түүнээс ч одоо нэг айхтар их мөнгө төгрөг авах гал те юу гэдэг тэд нар ажиллах байхгүй байна гэдэг юм шиг зүгээр л эднэр лугаа нэг жоохон хараад өгөөч л гэдэг байр суурьтай байгаа. Түрүү жил манай энэ охин бас 5 дугаар өрт орсон дэлхийн авцчаад. Тэгээд яг би ч нөгөө Казахстаны иргэншилтэй авахчаас яг тэр улс руу явсан чинь визний асуудал гараад цуг явж чадаагүй. Тэгээд охин маань 5 дугаар байранд ороод тэгээд тэгэхэд бас ингээд амар жоохон юм юу гэдэг сэтгэл амар дундурсан цуг явсан болвол медаль авах байжтэй ч гэдэг юм уу те. Нөгөө охинд маань ч гэсэн багштайгаа байсан болвол гэсэн бас бодол байсан баг. Тэгээд яг зориг тавиад дараа жилийн дэлхийн алтанцтай яасан ч ингээд цуг явандаа хэвээр яаж игээд авч чадаагүй медалаа ингээ аавна гэж яг зорьсон байсан. Тэгээ яг зорилгоо бүр ингээ амар гоё давуулан биелүүлээд өссөндөө хүрсэн. Тэгээд өөрөө медаль авахаас илүү баярлсан. Тэгээд яг юу гэдэг миний хувьд ингээ сонсоход хамгийн хүнд байдаг дуу гэх юм бол яг төрийн дууд, Монгол Улсын төрийн дууд байдаг. Яагаад ч юм зүгээр л сонсоход ингээ би нэг юм гим хийсэн юм шиг, буруу хийсэн юм шиг яг төрийн дууд янгууд нэг юм өөртөө гомдох ч гэдэг юм уу тийм яг мэдрэмж төрдөг. Тэгээ яг хамгийн удаа ингээд бүр баярлаж багтаж сонсон төрийн дуул яг энэ жилийн дэлхийн аваргаар яг охиноо медаль аваад төрийн дуулын хот нь ингээд бахарх одоо ганцхан л удаа яг бахархчлаа. Энийг одоо юу гэдэг нь мандуулахт ингээд хамт байж чадлаа. Тэгээ бид хоёр ингээд хичээж чадлаа. Хичээсний үр дүнд ингэж чадлаа гэд яг тухайн үед яг ганцхан л удаа яг төрийн дуулаа сонсохдоо яг тэгж өөрөөрөө бахархсан. Бусад үед нь бол дандаа л ингээд ийм өөрийгөө голдог гомдоод би энэ дуу ингээд сонсуулж те би энэ дуу мандуулж чадаагүй далбайгаа би
мандуулж чадаагүй нэг жоохон тим байсан бол сая яг төрийн дуулаад сонсоод бүр ингээд баярлаад багтаад Монгол хүн болж төснөөрөө маш их баярлсан. Мэдрэмжийг одоо ер нь ойрын хэдэн жил аваагүй байж байгаа л яг саяны дэлхийн аваргаар маш гоё мэдрэмжийг авлаа. За жүдогийн спорт нь яг бусад спортын төрлүүдийг бодвол тулааны спорт гэдгээр мэдээж бас чанга хатуужил шаарддаг, төсвөр төвчөө шаарддаг. Гэтэ юу гэдэг тэглээгээд айх хэрэггүй. Хэрвээ жудо бүхэд дуртай, жудо бүхийг сонирхож байгаа хүн байвал заавал нэг удаа жудогийн зааланд нэг ороод үзээрэй те. Энэ бол ингээд хүний дотор байгаа галыг асаадаг, дотор байгаа хүнийг ингээд ил гаргадаг тийм спорт учраас юу гэдэг битээ айгаараа, битээ эмээгээрээ те. Энэ зааланд нэг л удаа ороод ирэхэд тэр өөр чин дотор юу нуугдж байгаа тэр хүн ингээд ил гардаг тийм спорт шүү те. Тийм болохоор одоо жудо бүхөөр бас гоё идэвхтэй хичээллээрэй гэж хүсэж байна. Ээж аав нар ч гэсэн одоо хүүхдүүдэд жудооч гэлгүй ер нь бүх спортын төрлүүдээс хүүхдийн дуртай спортыг сонгоод ер нь бол спортоор хичээллүүлээрэй л гэж ер нь бол тэнцвэр яг одоогийн нийгэм бидний одоо байгаа орчин нөхцөл гэх юм бол хүүхдүүд гадаа гараад тоглох талбай алга тий хүснээрээ одоо дуртайгаараа гүйж харайх орчин нөхцөл байхгүй ерөнхийдөө ийм аюултай орчин байгаа учраас одоо хүүхдүүдийг ганц эрүүл байлгах, утас дэлгэцнээс хол байлгах, амьд харилцаа үүсгэх чөлөө цагаа зөв болсон өнгөрүүлэх, найз нөхдөд болох цорын ганц одоо юу гэдэг зүйл бол спорт болчиход байгаа учраас одоо юу гэдэг те аль ч спортын төрлөөр хамаагүй хүүхдүүдэд маш сайхан идэвхтэй дэмжиж хичээллүүлээрээ. Дээрээс нь нэг зүйлийг хэлэхэд хүүхдээсээ битээ их юм үсээрээ те. Битээ яараарай. Зүгээр л хүүхдтэй итгээд хүүхдийнхээ одоо юу гэдэг хүсэл мөрөөдлийг хүлээн зөвшөөрөөд тэр хүүхдтэй нэг итгээд цаг хугацаагийн зүгээр олгорой л гэж хэлээ. Ингээ амар яарад идэх байхгүй ээж аав нар. Тэгэнгүүт тэр хүүхднээ хичнээн дуртайсан ч гэсэн аав ээжийн итгэлийг алдчихлаа гэж болж байгаа хүүхдүүд маш олон байдаг учраас зүгээр л хүүхдтэй итгээд шахалт дарамт үзүүлэх хүүхдээсээ их зүйл өсгүйгээр зүгээр л хүүхдтэй гоё хайрлаад дэмжээд ард нь гоё ингээд тий ялсан ч ялагдсан ч бүх зүйл ингээ гоё хамттай байдаг байгаарай л гэж хэлмээрээ. Эсрэгдлийн үйл дээр яваарай. Оо сайн байна миний өстө онц. Яваарай. Оп, яваарай хийгээрэй. Дуусах шүү таслаа. Хөлөө шулуу. Тонго, цээж унгаа. Хөл шулуу яг хөмрөө шүү. Маш сайн төв би. Хөлөө дэшөөр өсөдөө. Үлмээгөө жи.